Хөтөлбөрийн дараагийн мэдээлэлтэй орой G7-гийн уулзалтаар хүндсэн бас нэгэн асуудал нь хиймэл оюунтай холбоотой байлаа. Хиймэл оюунтай холбоотой G7-гийн орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатайг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон онцлон тэмдэглэсэн. Түүний ийхүү мэдээлэл хийх болсон гол шалтгаан нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Anthropic компани хамгийн сүүлд гаргасан Mythos загварыг гадаадын хэрэглэгчдэд хэрэглүүлэхийг хатуу хоригдсон шийдвэрийг өнгөрсөн 7 хоногт гаргасантай холбоотой юм. Кибер хамгаалтыг сайжруулахын тулд кодын алдааг олж илрүүлэх зорилгоор хөгжүүлсэн энэхүү дэвшилтэд системийг буруугаар ашиглавал эсрэгээр асар хүчтэй кибер халдлагын зэвсэг болох эрсдэлтэй гэж кибер аюулгүй байдлын шинжээчид болгоомжилж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан G7-гийн удирдагчид Америкийн нэгдсэн улсын энэхүү хойргийг тойрч гарах гарц буюу итгэмжлэгдсэн түнш хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хилцэж эхэлсэн байна. Ерөнхийлөгч Макрон хэрв хүссэн үедээ хааж магадгүй гэх айдас байвал хинч Америкийн нэгдсэн улсын хиймэл оюун ухааныг худалдаж авахгүй. Mythos-ыг итгэмжлэгдсэн түншүүдэд нээлттэй болгох нь Вашингтоных нь өөрийнх нь эрх ашигт бүрэн нийцсэн гэдгийг онцлсон байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр болсон ажлын өдрийн зоогт Anthropic, OpenAI, Google зэрэг технологийн аваргуудын удирдлагууд өргөдөн оролцжээ. Энэ үеэр OpenAI компани гүйцэтгэх захирал Сэм Олтман ардчилсан орнуудын засгийн газруудад хандан нэгэн уриалгыг гаргасан. Тэрээр дэлхийн эдийн засаг шинжлэх ухааныг оронгоор нь өөрчлөх хүчирхэг системүүд араас гарч ирнэ гэдгийг сануулад өөрсдийн үүрэг хариуцлага над шиг хиймэл оюун ухааны лабораториудад бүү даатга бид технологи хөгжүүлдэг харин чөлөөт ертөнцийн иргэд дүрмийг нь гаргах ёстой хэмээн зохицуултыг компаниуд биш засгийн газрууд өөрсдөө гартаа авах ёстойг анхааруулсан. Европын хувьд үүлэн тооцоол хагас дамжуулагч болон хиймэл оюуны судалгаагаар Америкийн нэгдсэн улсын технологийн компаниудаас хит хамааралтай байгаадаа санаа зовниж өөрсдийн бие даасан байдлаа хангахыг зорж байгаа. Гэхдээ Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Европын холбоо болон Америкийн нэгдсэн улс бие биенээ найдвартай технологиг харилцан ашиглаж санхүүгийн системээ уялдаатай байлгах нь хоёр талын ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэдгийг цохон тэмдэглэжээ. G7-гийн удирдагчид хурлын төгсгөлд дэвшилтэд хиймэл оюун ухааны загварууд хөдөлмөрийн зах зээл болон санхүүгийн доктортой байдалд хэрхэн нөлөөлөхийг наривчлан судлах үүргийг холбогдох мэргэжилтнүүдтэй даатгсан байна.